Хэрвээ чи ахлах сургуулийн сурагч байгаад өнөөдрийг хүртэл амар амгалан байсан амьдралд чинь гинэт баахан шулам гараад ирвэл яах вэ? Бүр үнэхээр л шүүр унсан шуламнууд гэд боддоо. 1, 2, 3僕らは何回だってきっとそう何年だってきっとさよならと共に終わるだけなんだ Хонока бол энгийн нэгэн ахлах сургуулийн сурагч. Түүний яг хажуугийн суудалд сургуулийн хамгийн хөөрхөн охин Аяка суудаг. Гэхдээ тэд нэг анги хэрн огт ярилцаж үзээгүй. Ярилцсан ч угаасаа боломжгүй зүйл. Хонока санамсаргүй баллуураа унгаж түүнийг нь Аяка авч өгөхдөө гар нь шүргэлцэх төдийдөл Аякагийн фенүүдэд химэх нүдүүлчдэг. Манай хүн ангидаа жижүүрээ хийж байгаад хогоо асгах гэж явах замдаа хогон дундаас нэг чих цугүйсныг олж харна. Татаж гаргаж ирээд хартал муухай улаан үсттэй туулайны чихмэл гараад ирлээ. Чихмэл дээр өнөөдрийн цаг агаар нартай. Бас тохиолдлоор сургуулийн барилга нурна гэд биччихэж. Тэгсэн төрөөхөн л зөв зүгээр исэн сургуулийн дээвэр гинэт нурчихсан. Бүр яг Хонокагийн дээрээс унжид юм да. Манай хүнч охины гараас жатгаж үзээгөөж ингээл өөхөх байсан юм гэж үү гээл нүдээ тас санаад нэгтэл өөхөг байна. Амьд мэн дээр барах уу сургуулийн гүнжид тэрүүлчихсэн агаар дээр хөвж байгаа юм чинь юу болоод байгааг ч ойлгоогүй байхад нь түрүүний чихмэл туулайны том хувилбарууд гарч ирээд манай хоёр руу дайраад унлаа. Сургуулийн гүнж өнөө хоёр туулайг шорлог болгох зуур Хонока маань дайснуудын өрхөнд хээвник өөрөө гүйж очоод орчихноо. Баахан улаан үсттэй туулайнууд Хонокаг барьж аваад толгойг нь яг завчдгийн даваан дээр Аяка ирж аварлаа. Манай хүнч юу болоод байгааг ойлгохгүй. Чи юу нь яагаад намайг авраад байгаа юм бэ гэхэд Аяка болохоор би чамайг хамгаалах ёстой. Энэ бол миний даалгавар гин. Гэхдээ сүүлийн үг нь ямар ч учиртай юм бүү мэдээ. Чи бол миний гүнж гинүү? Хин нь хинийгээ гүнжээр нь дуудчих удаа энэ ч одоо. За тэгсэн өнөө туулайнууд чинь яасан ч өгөж өргөдөж дуустгүй юм. Дахиж гарч ирээд манай залууг хантай авсраад галаа. Ухаан ороод хартал Аяка шулмын хувцас шүүрнээсээ салчиж зөөд исэн байх таа гэсэн ч зөөд биш байлаа. Аяка өнөөдрийг хүртэл үргэлж нууцаар хамгаалж ирсэн юм байна. Одоо нэгэн тийм зүйл болчихсон болохоор нууцаар хамгаалах шаардлагагүй боллоо гэд манай хүнтэй хамт харихаар боллоо. Тэгээд аюу сонин нь манай залууг гүнжтэй гэж дуудаад байгаа байхгүй юу? Ядчитал харих замдаа хоёулаа юу ч ярихгүй маа. Орой герт нь өргөж өгсөн сургуулийн гүнж өглөө хүртэл Хонокагийн хажууд явлаа. Энэнд нь фенүүд нь ир эмгүүл боож өглөө бүр. Хичээлийн цаг эхлэхээс өмнө 0 орох гэж яваад дахиад Аякагийн фенүүдэд баригдчихлаа. Гэхдээ ашгүй Аяка өөрөө ирээд авч явахдаа Хонокаг гимтээсэн хинэгч бай. Бүгдийг нь шатаах болоо гиндэ. Өдрийн хоолой хүртэл хамт идэх гэж яхад нь фенүүдийн ширүү харц манай хүнийг бүр цооллоо. Санаа зовсондоо би явлаа. Өдрийн хоолой фенүүдтэйгээ хамт идэх хэрэгтэй байхаа. Гэтэл нэгэнт шийдсэн Аяка би хинтээ хаана хоол идэхээ өөрөө шийднэ л гэж авчина. Гэсэн ч фенүүдийнх нь үзэн ядалтаас залгсан Хонока үгийг нь тоолгүй босоод явчлаа. Ингэж явахдаа өчигдөрхөн сургуулийн дээвэр нурсан газар яг л зүүд зэрэглээ байсан уу гэмээр бүрэн бүтэн болчихсон байгааг олж харна. Гайхаж өөртөөгөө ирж явахт нь үнэн чихтэй охин хажууд нь ирээд учир битүүлэг юм яриад эхэллээ. Өчигдрийн явдал нь зүгээр л нэг хуурмаг шид байсан л гин. Бас генетикийн шувуу шиг өд сөддөө төрхөндөө хувраад манай хүнийг барих гэж оролдлоо. Түүнийг Курайши Тампопо гэдэг ба өөрийгөө цамхгийн шулам гэж танилцууллаа. За ийм юм болсоор байтал манай талын шулам бас хүрээд ирлгүй ачив. Энэ нөхрийн дуудснаар бол Аяка маань галын шулам юм байна. Цамхгийн шулам өнөөдөр бүх зэрэгээ авчирсан гээд хаанаасаа ч юм өнөө туулайнуудаа гаргаад ирлээ. Гэсэн ч манай галын шуламыг бол барсангүй. Амтны чихтэй шуламж туулайнуудаа чирсээр зогцчлаа. Тэгсэн маргааш нь манай хоёрын ангид шин сурагчид шилжиж ирсний дунд зогцсон шулам маань тууж явдаг шүү. За бүр муу мэдэн нөгөө дөрөв нь хүртэл бүгд шулам байж тарлаа. Найзуудтайгаа хүчээ хавсархан л дээ. Маргааш нь харин байн хамгаална гэдээсэн Аяка өглөө харагдсангүй. Манай хүнч яасан бол доо гэд гайхсаар ангидаа иртэл анги нь тамийн тоогоо болчихсон байд юм да. Аль үшээ нөгөө шулмуудыг нь хүлж тавиад тамалж байна. Үлдсэн нэг нь зогтцсон болохоор хаана байгааг нь хэлүүлэх гээд байгаа юм байна. Хонока шулмуудаас өөрийг нь яагаад барих гээд байсан юм бэ? Би ер нь яаж гисэн болохоор намайг онлоод байгаа юм бэ гэд эцэст нь юм асуулаа. Тэгсэн амтны чихтэй шулам бидэнд чиний бие хэрэгтэй. Чиний дотор нэг цагаан юм бий.
Наад эмэгтэй чинь чамд юу ч хэлээгүй мүү гээл учир битүүлэг юм л хэлдэг. За гэтэл зогцсон нэг шулам нь гинэт дайрхан тэрэ гэсэн ч манай галын шулам Аякаг барахгүй. Энэ бүхний дараа ашгүй нийгэм юу болоод байгааг багасаа тайлбарлалаа. Энэ ертөнцид хоёр төрлийн шулам байдаг. Нэг төрөл нь энэ ертөнцийг хамгаалдаг ажилчин шулмууд. Мэдээж Аяка маань ажилчин шулмуудын нэг. Тэд хүмүүсийг ихээр цуглуулж, хот барьж, тухайн газараа хамгаалдаг. Харин нөгөө төрөл нь цамхгийн шулмууд гин. Тэдний үндсэн зорилго тодорхойгүй байдаг ч гэсэн үргэлж хийдэг зүйл нь гэвэл энэ ертөнцид эмх замраагүй байдал үүсгэх. Хонока тэдний гарт орвол энэ ертөнц мөхнө. Манай хоёр ярьсаар дэлгүүрт явж байгаад дахиад баахан шулмуудтай таарчлаа. Дайсны шулам гартаа 2 буу барьж тасралтгүй галцсан ч Аякад үйлчилсэнгүй. Аяка харин нөгөө шулам руу нүцгэн гараараа ганц онилоход бүх юм дуслаа. Манай хоёр сургууль дээр ирж захирлын өрөөнд ортол Аяка захирлын охин байж таард юм да. Сургуулийн захирал нь хүртэл шулам байж. Маргааш нь сургуультай иртэл шүгэгээр нь дүүрэн занал хийлсэн захиа. Өнөөмө шулмуудын хажуугаар Аякагийн фэнүүд ч бас Хонокаг тайван байлгахгүй л дээ. Нэрэн манай энэ нөхөр Аякагаас өөрийгөө хамгаалж тулдаж сурахыг заагаад өгөөч гэж гуйсан. Тэгсэн баахан хичээлээр шахаад биеийн тамираар хичээллүүлээд эднэрийга бэлтгэлийн нэг хэсэг шүүл гэдэг юм да. Хичээл тарахаар л жинхэнэ бэлтгэл эхлэх юм байлгүй дээ гэсэн харьцаа илгээж авчин. Манай хоёрыг автобусанд суутал хов хоосон автобус юм шүү. Нэг л сэжигтэй. Тэгсэн хамгийн арын судалт нь гинэт нэг хүн гараад ирсэн нь бас нэг цамхгийн шулам. Түүнийг Кройнер Шварц гэдэг. За энэ мөг манай Аяка болгооц тавих байлгуудыг гэтэл өнөө шулам нь шууд Аякагийн хөдөлгөөнийг хорчдөг шүү. Гэхдээ л цамхгийн шулам яаж ч дайрсан хөдөлгөөнгүй байгаа Аяка огт гимцэнгүү. Тэгсэн Хонокаг худаглах үед Хонока зүг-зүгээр мөртлөө Аяка харин худгалуулсан шарахтай болчт юм да. Аяка манай хүнд үйлчилж бамбайн болохоор тангараг өргөсөн болохоор асар их хүчтэй болж дээрээс нь өвчин зовлонг нь хүртэл өөртөө шилжүүлж авдаг болчих. Цамхгийн шулам жижигхэн хар бөмбөлөг гаргаж ирснээ энийг залгивал Аякаг аврах боломжтой гэж хэлдэг. Тэгсэн амнаасаа өгч болно шүү өнтер гэд өөрийнхөө амнаас өгөх гээд байд юм да. За тэгсэн Аяка өөрийгөө хүчилж иж арай гэж цамхгийн шулмыг зогсоогоод бүр өөр дүр төрхтэй болж цамхгийн шулмын хүчийг дарлаа. Нөгөө цамхгийн шуламж дараа дахиад уулзнаа л гэд алга боллоо. Нүдэн нэгт нь бүх юм хэвэн болсон ч Аяка хажууд нь ухаан алдсан байх нь дэрээ. Аякаг сургуулийн эмнэлэгт хүргэж өгөөд гэртээ ирэхэд халаасанд нь түрүүний цамхгийн шулмын өгсөн жижигхэн хар бөмбөлөг чихрийн заасаар ороогдчихсан байж байна. Цамхгийн шулам Хонокаг хизээ нэг өдөр энэ чихрийг идчил таараа гэж хэлснийг дахин нэг санаад шүүгэндээ хичлээ. За биеийн эдгэрсэн Аяка маань манай хүнд шид зааж өгөхийн гиндээ. Хонокад эд шид заалах гэж байгаа нь гоё байсан ч шулмын хувцас өмсөн нь ичмээр санагдана. Манай хоёр шидийн бэлтгэлээ эхлүүлж явах хооронд тэдний сургуульд дахиад шинэ шулмууд шилжээд ирсэн байдаг шүү. Лам гөрөө сунж мунцаа юу ч болоод байгаа юм те. Хонокад шулмын нөмрөг өмсүүлсэн нь шулмын нөмрөг нь шулмуудыг газраас хөөрөхөд туслахаас гадна биеийн жингэн хөнгөрүүлж өгдөг гин. Бас нөмрөгтэй байхад шүүр хүссэн үед нь гарч ирдэг гиндээ амар те. Дээрээс нь нөмрөгтэй үед энгийн хүмүүс тэднийг харахгүй гэд боддоо. Харахгүйгээс гадна шидийн нөлөөгөөр өөрсдөө зам тавиад зөрчдөг ч гэж ах шиг. Сургуулийн гүнж манай хүнийг аваад шүүрэн дээр нисэж үзүүллээ. Ажилчин шулмууд ихэвчлэн шөнөөр нисдэг. Бас өдөр бүр хотоор эргүүл хийж явдаг гин. Энд нийт 5 ахлах сургуулийн шулмууд хотыг хамгаалдаг. Гэхдээ ажилчин шулмуудын эргүүл хийх гол зорилго нь муу шулмуудаас хотыг хамгаалах. Тэрнээс биш энгийн хүмүүсийн хоорондын асуудалд бол оролцдоггүй гин. Яагаад гэвэл энгийн хүнд шид ашиглах нь хориотой. Харих замдаа Хонока сургуулийнх нь нэг охин хүүхдүүдэд дээрлэхүүлж байгааг харчдیں۔ Аяка болохоор энгийн хүмүүсийн асуудалд оролцохгүй гэж татгалздаг ч манай хүн болохоор заавал тусланаа л гин. Тэгээд нөмрөгтэй болохоор шууд л шүүрээ гаргаж ирээд нисэх гэдэгч ганц ч удаа өөрөө нисэж үзээгүй штэ. Арай гэж унаж бяцрахын даваан дээр шүүрээ удирдах сураад нисээд очтол нөгөө хідэн дээрлэх хүүхдүүд нь энгийн хүмүүс биш цамхгийн шулмууд байсан байж тард юм да. Хөөрхий дээрлүүлж байсан охин нь л энгийн хүн болохоор юу болоод байгааг ч ойлгохгүй шок. Амралтын өдөр сургууль руугаа явах гэтэл нь Хонокаг дүүн дагаад салдаггүй. Ах нь бүхэл бүтэн сургуулийн гүнжтэй нэр холбогдоод байгаа болохоор ахаасаа баахан юм асуучлахаас нь манай хүн таг нуучлаа. Дүүгээсээ болоод автобуснасаа хоцрох гээд гүйж явахт нь өнөө муу улаан үдтэй туулайнууд дахиад гараад ирдэг шүү. Нөгөө талд бас Аякаг хідэн цамхгийн шулам тойроод бүсэлцэн харагдана.
Манай хоёрыг тустай байхад нь дайрахаар төлөвлөжсөн байж. Өмнө нь ярьж ирсэнчлэн Аяка маань Хонокатай тодорхой хэмжээнд ойрхон байж ижил түүнээс асар их шидийн хүчний дэмжлэг авч дийлдэшгүй байгаа гин. За тэгсэн Хонокагийн дүү гинэт гарч ирэх ба гарч ирэх эрэхтэй бас л шулмын уцтай байвал яах вэ? Дүүн хүртэл шулан байхад манай энэ нэгэн мдээгүй явсан гэд боддоо. Ямар ч ажгүй сайн талын ажилчин шулан байж таарлаа. За тэгээд дүүн өөрийнхөө аврах чихэмлэр дайсны талын шулан болохоор аврах туулаагаараа үзэж гарлаа. Өчнөө байшин барилга нурааж үйж нэгэн манай хүний дүү ялалт байгуулж нөгөө талын шулам зүгтваа гэж. Тэгсэн Аякач аль хэдийн ирчихсэн аврах чихэмлийн дээр ном уншсан шигээ сууж идэг шүү. Аякаг байхгүй үед дүүн Хонокаг хамгаалдаг байсан юм байна л та. Тэгсэн одоо Аяка бүр 24 цаг өөрөө хамгаалъя гэснээ хамт амьдрий гэж авдیں۔ Энэ хооронд сургуулийн захирлын утсанд дуудлага ирлээ. Хотод нийт 30-аад цамхгийн шулам ирчихсэн манай хэдийг зовоогоод байгаа штэ. Тэр цамхгийн шулмуудын босс нь Медуса гэд шулан байт юм байна. Тэр нь уг нь манай талынхны хяналтад байсан ч хоригдчихсэн шоронгоосоо орогцсон гэсэн дуудлага ирлээ. За нөгөө Аяка ч бүр Хонокаг авч явах гээд ээж дээр нь ирсэн байвал яах вэ? Тэгсэн ээж нь ч тоож байгаа юмгүй манай хүүг сайн харж хандаарай л гэд идэг за. Ээж нь өдөө хүртэл хэлж байгаагүй нууцыг хэлж өгсөн нь Аяка манай хүний сүт бүсгүй гиндэ. Энийг дүүнч мэдэг бололтой. Хонокагийн ээж нь ахлах сургуультай Аякагийн ээж буюу сургуулийнхан захиралтай танилцаж үйжээ. Хоёр ээжүүд тухайн үедээ үнэхээр дотноор барах уу бүр гэрлэх тухай боддог байсан ч хоёулаа эмэгтэй байсан болохоор бүтээгүй гэд ярьж суухт нь хоёр хүүхдийн царай бүр барайгаал өвчт юм да. Тэгээд эцэст нь тус тусын амьдралаа хөөж өөр хүнтэй гэрэлцгээхдээ хоорондоо нэг амлалт өгцгөөс гинэ. Тэр нь өөрсдийнхөө хүүхдүүдийг гэрлүүлнэ гэж л дээ. Манай хүнч бүр шок. Дүүн бүр ахыгаа явуулахгүй гэж ууралтал ээж нь дүүг нь дарж аваад хүүгээ Аякад хурдхан өгөөд явуулчихд юм да. Манай хоёрыг зам дээр улаан лимузин тосож явлаа. Сургуулийн гүнжийн гэрт иртэл амар автомат хаалга маалгатай хідэнч давхрын бүүмэд өндөр барилга байдаг шүү. Гэрийнхнүүдээр орсон чинь хар мянган үйлчлэгч ухтаж яваал. Аякагийн өрөө болохоор барилгын хамгийн дээр нь буюу 41 давхурт гиндэ. Манай хоёр 41-р давхурт иртэл урдаас нь оргодол Медуса өгтөж байна. Аяка манай хүнийг Гялс 12-р давхар руу яв гэж буулгаад өөрөө үлдлээ. Медусач Аякад сүүлчийн үгээ хэлмэл гээл амар томорч байна. 3 үйлчлэгчийг нь хөшөө олгоцсон бололтой урдаад авчиж. Аякаг Медусатай тулдах хооронд юу болоод байгааг ойлгосон Хоноко маань нөмөргөө Гялс өмсөж яваад буцаад 41-р давхарт буугаад ирлээ. Гэтэл Аяка дийлдэж эхэлсэн байх ба бүр биеийн чулууч чинь. Яхаа мэдхээ болсон Хоноко гинэд өнөө цамхгийн шулмын өсөн чихрийн цаастай жижигхэн хар бөмбөлгөө санана. Хэрвээ Аяка аюулд орсон үед энийг залхивал Хонокагийн дотоод хүчинд суларч Аякаг аврах боломжтой гэсэн баггүй юу. Гэхдээ дайсны шулмын үгэнд орох ч хэцүү бас одоо өөр арга үлдээгүй болохоор манай хүнж залхигжил орхилоо. Тэгсэн юу болсон гэж? Ханаасаа ч юм бэ цав цагаан өнгийн шулам гараад ирдیں۔ Өөрийгөө цагаан гүнж Ever Million гинэ. Өнөө мө Медусаг ч үнсэн товрог болголоо. Сургуулийн захирал хайртай байшингаа сургуулийнхаа өрөөнөөс ширдсэн шигээ цайгаа уучлаад сууж идэл нүдэн дээр нь барилга нь нурчт юм да. Гэхдээ л Медуса хүчтэй хിവэр байхаар барахгүй төдөөдөлгөө нурсан балгас дундаас нисээд гараад ирлээ. Тэгсэн цагаан гүнжийнч гарч ирэх хугацаа нь дуусах бололтой. Алга болохынхаа өмнөхөн дахиад намайг дуудах нөхцөл байдалд битгий ороорой доо гэж хэлчихэд замх руу ваа хөрхий. Нэрэ бас алга болохоос өмнө Аякаг буцааж сэргийг харах хэлж өгсөн. Медусагийн чулуужуулах чадвар нь хуурмаг арга буюу гадна талдаа л чулуужсан байгаа учраас Аякаг үнсвэл зүгээр болно гэсэн бохоггүй юу? Аякаг яг ухаан орохтой зэрэгцээд Медусагийн дор ажилдаг гайтай хідэн шулам нь ирж таарна. За ингээд хоёр талын айхтар тулаан болж Хоноко маань нэг ухаан орж нүдэ нээгээд хартал аль хэдийн тулаан дуусчихсан манай хүн эмнэлгийн орон дээр хөвтчихэд юм да. Хонокоос ирээд Медуса гэдэг чулуужуулдаг шулам зөөдөллээ гэд хэлтэл өнөх хэд чинь хөшигний цаана явж байгааг Аяка харуулдیں۔ Юу болоод байгааг ойлгохгүй ядчихвэл Аяка манай хүний хазар дээр үнсээд бүр шокруулаад аячжаа. Аякагийн гэр сүрцэн болохоор манай хоёр Хонокогийн гэрт ирэх зур сургуулийн захирал буюу Аякагийн ээж матар дагуулж яваад идэг Кройнер Шварц гэд хорчин шулмыг барьж яваад байцааж идэв. Эн чинь нөгөө хар чихрийг манай хүнд өгөөд исэн шулам штэ. За харин маргааш нь Хоноког сургуулийн багш дуудаж уулзж ийснэ. Гинэтхэн нэг туршилтын шингэнээ шидэж хаглаад бодит ертөнцөөс өөр орчинд шилжүүлээд аваад ирд юм да. Тэгснээ өнөө алдарт жижигхэн хар бөмбөлгийг гартаа барьчиж
Манай хүнийг энэ чихрийг залхиад цагаан гүнжийг дуудсан бидтэй гинэ. За тэгсэн манай энэ Хонокагийн биеийн дотор 5 хоригоор цагаан гүнжийг тамгалцсан гиндэ. Тэгснээ удахгүй сургуулийн захирлыг чиний дайсан болно гэж бодож байна. Чи түүний ачаар л өдийг хүртэл амар тайван амьдарч ирсэн. Гэсэн чи энэ чихрийг эдснээр 5 хоригийн эхнийхийг нь эвдчихлээ гэж шүү. Бүхэл бүтэн 5 хориг юм бэжиж эхнийх нь л эвдэрэхэд дараагийнх нь аажмаар бүгд эвдэрч эхэлтийн гинэ. Тэгээд ямар тач захирлыг олж мэдтэл аль чадгаараа удаан нууцал гэж санууллаа. Бас Аяка Медусаг ээжээсээ нууцсан байгаагч сайн нууцал гиндэ. За тэгсэн багшийн үүсгсэн орон зайд Аяка маань эцэст нь нэвтэрч орж ирч чадлаа. Багшийг дарж авахад гинэтхэн чихмэл бавгаа болоод хуурчдیں۔ Манай хоёр эндээс гараад шуудхан чанга яригчаар сургуулийн бүх сурагчдыг зааланд дуудлаа. Сануулхад Аякаг зүгээр ч нэг хөөхөн онц сурдаг учраас сургуулийн гүнж гэж дууддаг юм байна лээ. Эдний сургууль ерөөсөө зүс царай, хичээл сурлага, идэх манлайлал гээл бүх зүйлээрээ манлайлсан төгс ганцхан сурагчийг сургуулийн гүнж эсвэл ханхүү гэж өргөмжилдэг. Тэр сурагч нь сургуулийн захирлын дор орох үз эрх мэдэлтэй нэгэн болдог гэж байгаа. За тэгээд сургуулийн бүх сурагчдын өмнө сургуулийн гүнж анхудаа үг хэлж байгаа нэ. Аяка өөрийнхөө бүрэн эрх мэдлээр сурагчдын зөвлөлийн даргаыг огцруулж Хонокаг сурагчдын зөвлөлийн шин дараагаар томилсноо зарлалаа. Аяка өөрөө болохоор дэд ерөнхийлөгч нь болно. Сурагчдын зөвлөлийн хурал болтол сурагчид өмнөх даргаыг яагаад халсныг шалгаж эхлэхэн дээрээ. Аяка манай хүнд туслах гээд хэлэх ёстой хариултыг нь бичиж өгч байгаа. Тэрийг нь уншихад амаа татцгаа муу нохтой сурагчдын зөвлөлийн даргаыг эсэргүүцэх хинч байсан зөвлөлөөс хасагдана гэж мэд гэд бичсэн байвал яах вэ? Та хэд маань сувгаад дэмжихийг хүсвэл админийнхаа Instagram хаягийг дагаарай. Бас сувгатаа subscribe-а дараад бичлэгээ лайклсан бол цааш үргэлжлүүлье. Хичээл таарч Хонокаг харж явхад дүүн манай хүнийг Аякагаас салгахаар ахыгаа аваад зүгтах гэж үзнэ. Гэсэн ч мэдээж Аяка авралуу хөлөглөж ирээд Хонокагийн тэнэг дүүг нь нэгсэн хашраагаад өгөндөө. Хонока гэрийнхээ угаалгын өрөөнд орох гэж байгаад Аякагийн өрөөндөө нуугаад байгаа Медусагийн шулмуудтай таарч цочоод бөө юм болноо. Тэгсэн яг Аякагийн ээж ч манай хүний гэрт орж ирэхдээ яг таарад Медуса болон түүний шулмууд эцэст нь баригдваа гэж. Аяка яагаад тэднийг нуугаад байсан нь одоогоор тодорхой биш байгаач нэгэнд баригдчихсан болохоор гээд Медусаг өөртөөгөө нэгтгэжтیں۔ Медусагийн хүчийг ашиглаад ээжигээ чулуу болгох гэдэгч ээж нь бол бүр амар хүчтэй болохоор дийлдэхгүй. Тэгээд эцэст нь ялагдсан хоёр маань шийтгэлийн орон зайд хоригдваа хөрхий. Аякагийн ээж Медусаг нэг сайн тамлаж байгаад байцаалт авахаар догтлон явж байтал Медусаг анх хорж исэн газрын хүмүүс ирээд аваад явчихна. Манай хоёр харин шийтгэлийн өрөөгөө ивдээд гараад ирсэн чинь тэр нь сургууль дотор байсан байж дараад сургуульд нь дэлбэрэлт болчихсонд Аякагийн ээж бас л буур. Түүний хажууд өнөө чихэр өгдөг цамхгийн шулан байгаа нь бас л сонирхолтой. Одоогоор яг аль талын шулам гэдэг нь тодорхойгүй л байна. Аякагийн өнгөрсөн үеийг харуулхад сургуулийн гүнж маань арай л дэндүү нийгмийн идэх муутай жинхэнэ утгаараа хөлдөө төмсч гэх юм уу, тэмээ шиг гөлхөрч гэх юм уу, тиймэрхүү хөхтэй л дээ. Одоо ч хөлдөө хിവэрэлтэй. Гэхдээ өмнө нь бүр нийгэмшээгүй байсан байгаа. Ээжийнхэн даалгаснаар түүнд хоёр сурагч байнгын дусалж бүхий л зүйлийг нь зөвлөдөг гэсэн. Аяка хичээлээ тармагц ойр орчмын сургуулиудаас Хонокаг хайсаар эцэст нь олсон байдаг. Нэрөө өнөө Медусагийн хідэн туслахад Хонокагийн гэрт одоо хээв нэг дураараа амьдардаг болчиж манай хоёр сургууль дээрээ иртэл сургууль нь гэж гамшигын газар болжээ. Ёстой л хөл толгой нь мэдэгдэхгүй юу ч болоод байгаа. Тэгсэн чинь манай Хонокаг сурагчдын зөвлөлийн дарга болчихсон гээд ингэж бослог гаргацгаагаад байгаа юм байна л та. Хідэн хөөрхөн пажаматай нөхдүүд л энэ бослогыг зохион байгуулад байна. Хонока дээр ирснээ 2:30 гэхэд зааланд ганцаараа ирээрээ. Тэгвэл бид бослогоо зогсооноо л гэж байна. Тэдний ингэж байгаа шалтгаан нь Хонокаг буруугаар ойлгосонтой нь холбоотойг дэд дарга санаанд өгөө цагийн ажиллаа хийж зогсохдоо сонсчихжээ. Бослогын толгойлогч охин хуучин зөвлөлийн дарга байсан юм байна. Гэтэл саяхан хусагдсан зөвлөлийн дарга Хонокаг чадахын тулд өөрт нь муу зүйл хийсэн мэтээр жүжиг тавиад энэ бүхэн болжээ. Бослог гаргасан өмнөх зөвлөлийн дарга нь одоо хотын бүх сургуулийн танхайчуудыг баддсан байх уу? Хоч нь алуурчин бавгай. Нүцгэн гараараа амтны хүрээлэнгээс оргосон барыг багалзуурдж байсан гиндэ. Хөөхий үгсэн барыг уг нь адтай бавгай гэж нэрлэдэг гэж. Тэгээл алуурчин бавгай хочд болсон гин. Ядчаатал сургуулийн захирал ажиллаар гадагшаа явсан болохоор мотор туслагтай дайсан эсэг нь мэдэгдэхгүй байгаа шулам захирлыг орлож байгаа гэж авдیں۔
Хоноко маань зөрөгтэй царайлал дуудсан цагт нь заалан нэртэл алуурчин баавгай Хоноко хоёрын халз тулааныг үзэхээр бүх сурагч цуглчихсан байх нь тэр дээ. Манай хүн уг нь хил амаараа ойлголцъё. Чи намайг буруугаар ойлгочихсон байна гэтэл нөгөөх нь эр хүн шиг нударгаараа үзчихъя илгээ дайраад идэв. Уг нь арай гэж шулуун цохилтоос нь бултаад дээр нь гарч чадсан ч ёс зүйдээ дийлдэж охин хүүхдийг зохиж чадсангүй. Гэтэл энэ үеэр заалны тог гинэт тасарч Аяка болон Медусагийн шулмууд гараад ирлээ. Хонокод санаа зовсондоо өөрөө туслагаар ирээд алуурчин баавгайг ганц зохиол унагчна. Шулмууд нөмөрхтэй болохоор энгийн хүмүүст харагдахгүй. Тог буцаж ирэхэд хийдийн Хонокогийн ялалт мэд харагддсан юм да. Дараа нь харин алуурчин баавгай хорчин охинд хуурцснаа мэдээд бөө уруулна. Харин Хоноко маань алуурчин баавгайг ялсан баатар боллоо. Нэрийн энэ хорчин тэнэгчин уул нь алуурчин баавгайн бэстийн юм байна л та. Найзаараа жоохон тоглосон чинь нөгөөх нь буруу ойлгоод энэ нэг юмд ч гинэт бас адын бодол нь орж ирээд юм болж. Одоо харин тэрэндээ харамсан сон. Аяка манай хүнд тулдахыг зааж эхэллээ. Хонокогийн гар жаахан шалбарчхад л Аяка сүржигнээд ахаар нь би зүгээрээ заавал хүчтэй олмоор ийн гэж зөрүүдэл сэрээгаад Аякад өндөр барилгын дээврээс шидүүлчэндээ. Манай хүн Аякагийн хэлснээр арай гэж төвлөрч төсөөллийнхөө аврах том Аякаг гаргаж ирснээр аврагдлаа. Гэхдээ үүнийг нь харж суусан чихэр өгдөг шулам 2 дахь хориг эвдэрсэн бололтой гэж хэлдэг. За энэ үеэр гинэтхэн Аякагийн ээж дээр мөрөн дээр жижиг хэм матартай нүдэ онилгож ирээд инээдэг нэг шулам ирнэ. Тэр Аякагийн ээжийг залдиж хорих үед хотыг хамгаалдаг ажилчин шулмууд манай хоёр руу ч дайрлаа. Албаар Хоноког онилж буудаад Аякад тэр шархан очмогц манай хоёрыг бас л хорчихдаг. Яхав юмыг яаж мэдв дайснуудад баригдах вэ гэдгийг жагаа. Манай хоёр оргохоор тэндээсээ гарсан ч шид ашиглах боломжгүй болсон учраас 2 цаг гаруй алхсны эцэстэл гадаа гарч ирнэ. Гэтэл хот тэр жигтэй улаанаараа эргэлдэн шатаж байлаа. Гэхдээ энгийн иргэд огт амь үрэгдээгүй ба хотыг хамгаалах ёстой ажилчин шулмуудын удирдагч хотыг хамгаалах чадвараа алдах үед 24 цагийн турш энгийн иргэдэд ямарваа нэгэн хор хохирол огт учирдаггүй гэрээтэй гинэ. Аякагийн ээж хоригдож бүх шулмууд шид ашиглах боломжгүй болжээ. Өөр газраас ажилчин шулмуудад нэмэлт хүч ирэгч хэдэн өдөр болно. Хоноко маань өөрөөс нь олж хот ийм дээрээ тулсанд их л гонигддаг. Гэхдээ ажилчин шулмуудын тэргүүн нь хоттой дахин гэрээ хийвэл энэ бүх суурил буцаад хэвэндээ орчих юм байна. Анхнаасаа юу ч болоогүй мэтэл байна гэсэн үг. Хаасайгүй эмх замраагүй юм болж байхад Аякагийн ээж эцэст нь нэг юм ажилласаа холтлоо гэд хоббигоороо сүвнэр энтер хийгээд сууж идэм да. Манай хоёр цамхгийн нэг шуламтай тулдаж дийлээд ажилчин шулмуудын ариун газар руу явлаа. Хотын зүрх болсон энэ газарт дараагийн хэн нэг нь хоттой гэрээ байгуулах ёстой. Тэгээд Хоноко маань гэрээ байгуулснаар ажилчин шулмууд шидийн хүчээ буцаан авлаа. Ингэснээр ажилчин шулмууд Аякагийн ээжийг мэхэлж энэ бүхнийг зохион байгуулсан шулмыг барьж аваад хорж чадлаа гэж бодсон ч үгүй ээжээ. Нөгөөх нь яг баригдаад хоригдож байгаа царайлснаа шинковуудыг нэг сайн шоглчход зогтчлаа. Манай Хоноко зүүдэндээ өөрийн огт мэддэггүй дурсамжийг хархан тэр. Бас бяцхан Аяка ээжтэй хандан Хонокотой нэг сургуульд сурмаар байгаагаа ээжигээ тэр сургуулийнх нь захирал болохыг хүссэн талаар сонсно. Хоноко маань үнэндээ хоттой өмнө нь гэрээ байгуулсан нэгний дурсамжийг харсан юм байна. Тэгээд манай хүн бас нэгэн сонирхолтой орон зайд дурсамж арилгагч эзэнтэй уулздаг. Өнөө шинжлэх ухааны сонин багшч бас зүгээргүй л шулан байж шүү. Тэр хотын иргэдийн амь насыг илэрхийлэх шөнийн тэнгэрт гялалзах одми докторгүйг харуулна. Энэ бүхэн Хонокогийн ухамсарт л болж байгаа учраас яг үнэндээ бол манай хүн зүгээр л унтж байгаа. Энэ багш л манай Хоноко Аяка хоёрын дурсамжийг арчижсан болохоор манай хоёр зарим зүйлсийг огт сандаггүй юм байна. Тэгсэн яг ингээд ярьж байгаа хооронд нь энэ газар руу гадны этгээз дайрах ба энэ үеэр Аякач ээжийг нь барьж хорсон шулмын байгаа газрыг олжээ. Дайралтаас олж Хоноко бодит ертөнцийн иргэн ирэхэд халууран хөвтөж байгаа мэддэг. Дайсны талын этгээдийг багш ярьсан ч нөгөөх нь 30 минутын дараа энд байгаа энгийн иргэдийг бөмбөгдөх гэж байгааг санууллаа. Тэнгэрт гялалцаж байгаа од мэт зүйлс нь энгийн иргэд байхгүй юу? Тэгээд Хоноког түүнээс өмнө эргэж дуудулжээ. Хоноко маань яарсаар ирэхэд энд нь Аяка аль хэдийн ялагдаж эхэлсэн байхан тэр. Энэ муу шулам нь Аякаг дарж авахын тулд энэ сүмийн байранд хагас жилийн турш бөмбөг суйрлуулсан гэж авд юм да. Манай хүн уг нь айгүй сүртэй гүйж ирсэн ч халуунтай хിവэрэ байсаар унаад өглөө. Аяка хайран шүдээ 100 дахин босож тулаанаа үргэлжлүүлнэ.
Хонокагийн дотор орших цагаан гүнж туслах болзол тавьсан ч оронд нь амийг нь авахыг хүсдэг. Гэсэн ч бүх хотыг сэргээн хүмүүсийн амьдралыг хэвийн болгож төвөгтэй дайснуудыг дарах өөр арга үлдээгүй тул Хонока өөрийгөө золиослох замыг сонголоо. Сэвэрсэн хот хормын доторл буцаад хэвэндээ орж байлаа. Харин Аяка үүнийг эсэргүүцэж цагаан гүнжид өөрийнхөө амийг өгөхийг хүсээд ухаалцчихна. Гэтэл гайтай муу дайсны шулам яг энэ үеэр манай Хонокаг араас нь утгалчт юм да. Ингээд сүмээс гарч явхад нь матар дагуулж явдаг шулам түүнийг бариад авна. Яг одоо манай талын хойж магадгүй ч юм уу. Тэгсэн мөртлөө Аякагийн ээж түүнийг барихаар иртэл миний олзгийг бас өөхөхгүй тулдаад байгааг нь харахаар муу таалч юм шиг. За харин нөгөө талд Хоноко маань Аякагаа тэрэн уйлж унжаад үйжэтэл Аякач сэрчлээ. Тэгэхээр юу болсон нь одоо л тодорхой болох нэ. Энэ нэг хэргийн эзэн цагаан гүнжгээд байгаа нөхөр анх бол бяцхан Аякагийн дотор байсан бололтой. Тэгээд дараа нь Хонока руу шилжүүлсэн. Тэгээл тамгалсан гэрээний дагуу эхний хүний болоод дараагийн хүний хүслийн бодлооноор дунд нь манай хоёр хожчих шиг боллоо. Эцэст нь ямар ч тач манай хоёр хичээл рүүгээ хамт явж байна. Буцаад хэвийн амьдралаа үргэлжлүүлж цаашдаа ч ямар амгалан байх тухай ярьж итэл манай хоёртой хамт амьдраад исэн Медусагийн туслахуд бүх юм дууссаны дараа дахиад дулаанд дуудснаар аним маань дуустдаг. Baby, just to let me down and mess me around, and in words of all, you never go, baby, when you say